Сайнбацгааны өрхөн үзэгчтэй Ice Mongolia телевизийн уран бүтээлийн албанаас бэлтгэн хүргэдэг Улаанбаатар төмөр замтай хамтран бэлтгэдэг дурсамжийн галт тэрэг нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхэлж байна. Үзэгчтэй дурсамжийн галт тэрэг нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарт Улаанбаатар төмөр замын хөдөлгөөн зохион байгуулалтын албаны дарга Батхуйг ах маань урагдан оролцож байгаамаа. Ингээд танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Телевиз үзэгч нийт үзэгч нартай бас энэ өдрийн мэндийг хүргье. Дурсамжийн галт тэрэг нэвтрүүлэг маань үзэгчдэд хүрээд бас баггүй хугацааг өнгөрөөлөө. Маш олон төмөр замчидтай бид нар уулзаж амьдралынх нь нандин дурсамжаас хуваалцсан. Тэгээд энэ удаа таны бас амьдралын дурсамжаас хуваалцах чадаа баяртай байна. Тэгэхээр таны амьдралын дурсамжийг эхлэхдээ бас яагаад та төмөр замчин болсон бэ? Амьдралынхаа гарааг ер нь яг юунаас эхэлсэн бэ гэдэг асуултаас эхлэе. За 1987 онд Төв аймгийн Батцамрын 10 жилийн 8 дугаар ангийг төгссөн. Тэгээд тэр жил уул нь манай аав болвол намайг 10 дугаар ангид оруулах сонирхолтой байсан. Би болохоор одоо шууд бас гадагшаа сургуульд яваад техникум байвал яваад гэсэн. Тэгээд тэр жил гадаадын техникум манай Батцамрт ирээгүй. За Чехийн 5 жилийн нэг техник мэргэжлийн сургууль ирсэн. Тэрэнд явсан манай хэрвээ чи яг гэж байгаа бол 10 дугаар ангид ор гэ. Тэгээд нэг тэр үед ч нөгөө жигсаагаад байдаг байсан. За тэгээд ороход бол бүх техникумуд байсан. Нэг 40 гаруй сургуулиас асууж исэн. Тэгээд Улаанбаатар төмөр замын зүтгүүрийн техникчин анги гээд эхлэр нь энэ ямар анги юм бэ гэсэн, юу болд юм бэ гэсэн, вагоны жолооч болдг юм аа гэсэн. Тэгэхээр л одоо тухайн үеийн хүүхэд болгож л одоо барыг жолооч болох сонирхолтой байдаг. Тэгээ вагоны жолооч гэхээр бүр сонирхолтой санагдал. Тэгээд анх 1987 онд Улаанбаатар төмөр замын техникумын зүтгүүрийн техникчин ангид элсэн орсон. За ингээд тэндээ 4 жил сураад төмөр замчин болох гараагаа эхэлсэн дээ. За төмөр замчин болох гараагаа эхэлснээс хойш ерөнхийдөө мэдээж төмөр замын чиглэлээр ажилласан баха тий. Тэгэхээр ажлын гараагаа хаанаас эхэлжсэн бэ? 1991 онд Улаанбаатар төмөр замын техникумыг төгсөөд зүтгүүрийн депод хуваарлагдсан. За тэр үед одоо зүтгүүрийн депогийн дараагаар одоо манай татгалзууны дарга, лавгсрын дарга, ашиглалт эрхсэн орлогч даргаар нь Гавьяатай Эрчин, Идэр Чулуungай. За засвар эрхсэн орлогч даргаар нь манай Сүрэнжүү инженер ажиллаж исэн. Тэгээ анх 1991 онд Улаанбаатар төмөр хотын зүтгүүрийн депод туслах ажилтнаар эхлээд ажилд орсон. За тэгээд тэнд туслах ажилтан хийж байгаад тоокерчин, хостгуун тоокерчин гээд үндсэндээ Улаанбаатар зүтгүүрийн депогийн засвар дээр ажиллаж байгаад 1993 онд конкурс өгч тухайн үед ихээр бол Эрхүү хотын төмөр замын дээд сургуульд ашиглалтын инженер мэргэжлэр элсэн орсон. За ингээд 1993-аас 98 онд Эрхүү хотын одоогийн бол зам харилцааны их сургуулийг ашиглалтын инженер мэргэжлэр техникийн ухааны магистр цолтой төгссөн. За ингээд анх төгсөөд хурж ирж байхад тухайн үед манай алууны даргаар бол дарга алууны болсон хүчингээр дөрдөрөнгөө ажилладаг байсан. За ингээ хаана ажиллах вэ гэхээр мэдээж л одоо хот суурин газар хэлсэн. Тэгээд замын захиргаан манай төмөр замчдын нэг боломжлол байдаг. Шуган замаас хамгийн одоо доотлын алуунчдаас эхэлдэг. Тэгээд ингээд замын үед өртөөнд дагалдан холбогчийн тушаал гаргаад яваад очсон. За тэр үед одоо өртөөний дараагаар манай сургууль төгссөн Хөрлөбаатар дарга маань ажиллаж исэн. За тэр хүн маань одоо замын өдөртөний дараагаар олон жил ажилласан. Тэгээд одоо борхны оронд явцсан. Маш чадварлаг менежер байсан. Тэгээд Хөрлөбаатар дарга болсон хүчин дээр очихсны дагуу одоо зорчигч тээврийн хариуцсан орлогч нь олон жил хийсэн Сангид Оржгоо гэж хүн дээр очисон. Тэгээд миний тушаал юмнуудыг хараад за чиний дагалдан холбогч гэж юу байдгийг өшөө гэдэг ирээд бодлолт нь тухайн үед замын өдөртөө маань цалгаан төлбөрлөлтөнд ороогүй бүх юм гараа ажиллагаатай байсан дагалдан сумчин гэдэг. За ингээд замын өдөртөөнд дагалдан сумчингаас ажил амьдралын гараагаа эхэлсэн. За хамгийн сони юм гэх юм бол анх би ч ерөөсө говьд урд нь очиж үзээгүй байжгаад шууд хангаа хүнхэд говьд яваад очихсан. Өглөө тэр чин төрөө үед суудал нэг 4-10 гэж очдөг байсан. Харахуу очиод нэг айлд очиж өглөө босоод ирсэн нар буруутлаас гараад нөгөө хот руу явж байгаа галт тэргийн эсрэг тийшээ яваад байгаа юм шиг ингээд бас яаж ирсэн. За ингээд яг дагалдан сунчингаас ажил амьдралын гараагаа эхэлсэн.
98 оныхоо тэр жилийнхээ 10 сарын 20-нд замун өдөртөөний хөдөлгөөн эрхсэн орлогч даргаар томилогдож исэн. За ингээд хөдөлгөөн эрхсэн орлогч даргаар 2 жил ажиллаад 2000 онд замун өдөртөөнийхөө ачаа тээвэр эрхэлсэн орлогч даргаар ажилласан. За ингээд 2000 онд ачаа тээврийн орлогчоор ажиллаж байгаад 2001 оны 6 сард Сүхбаатар өртөөнд нэг манайх нэг ачаа тээврийн сургалт болсон замын хэмжээний. Тэрэнд оролцоо байж байхдаа Монголын хойд хил дээр байдаг сайхны хөтөл гэдэг сайхан газар дээр анх удаа очиж үзээд тэгээд тэр хамт олонтойгоо байж байгаа санаандгүй энэ ч та үнэхээр сайхан нутаг юм аа, амьдрал сумаар нутаг юм байна гэж санаандгүй хэлж ирсэн. Тэгсэн чинь 6 сар тэгж очиод 5 сарын дараа нэг өдөр замын дарга арааш дарга маань дуудаад чамааг Сүхбаатар өртөөний дараагаар томилж байна гэдэг ингээд замын үдэд нэг 3 жил ажиллаад тэгээ нөгөө амьдрал сумаар сайхан нутагтаа ингээд Сүхбаатарт өртөөний дараагаар томилогдож ятсан. Сайхан хамт олонныхаа тэр ажлын одоо нэг юм сэжгэлсэн залуучууд байсан учраас бид нар ажлыг бол үнэхээр сайхан хийж исэн. За Сүхбаатар өртөөнд ажиллаж байхдаа манай хамт олон би 5 жил замын уралдаанд 8 удаа 1-3 дугаар байранд манай хамт олон шалгарч байлаа. Тухайн үед одоо жинхэнэ одоогоор ярьж явах юм бол дамжин өнгөрөх тээврийн оргил үе байсан. 2005 оны 4-р сард бид нар ачааны 9 хос галт тэргийг Сүхбаатар наавш хоёрын хооронд солилцож байлаа. За тэгээд тэр сайхан хамт олонтойгоо олон шин сайхан юмнуудыг тэнд санаачилж хийсэн одоо нэг зэгийн үйлчилгээ одоо аль тэр Сүхбаатар наавш шиг хоёр өртөө цангилааны үйл ажиллагааг сайжруулах гээд 2001-ээс 2006 он хүртэл 5 жил Сүхбаатар өртөөний дараагаар ажиллаад за тэр үед одоо ажиллаж исэн Магде Васильевич гээд манай замын дарга хаврын нэг 2006 оны замын даргын үйлээр очиод за Батайга одоо төвд ажиллах уу гээд за би тэгсэн би ажиллана гэдгсэн. Тэгсэн мөртлөө бас ямар ажил дээр юм бэ? Чамд муу ажил өгөхгүй гэдээ инээж ирсэн. Тэгээ үйлчлэг дуусаад манай ерөөдөр ажил дууссан. Заашаа отгон нэмрэл аргатай очиж уулзаарай гэдэг отгон нэмрэл аргатай ирсэн. Очиод уулзсан чинь за олон улсын тээвэр зуучин төвийн захирлын ажлыг чамд өгж байна гэд сайн ажиллаарай гэд 3 жил захирлаар ажилласан. За тэр хугацаанд бол одоо дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх за одоо дотоод одоо чингэлэг тээвэрлэлийг нэмэгдүүлэх талаар одоо олон улсын тээвэр зүүшин төвийн хамт олонтой бол гайхамшигтай сайхан ажилласан. Бүх юмыг босоо удирдлагаар явдаг байсан одоо хөдөлгөөн ачаа тээвэр бид дөрөв хийсэн шүү дээ. Ерөөсөө эхнээсээ аваад хөгжсөн үүрэг даалгавар бол ягштал бийдэг ийм газар дээр ирсэн. Гэтэл олон улсын тээвэр зүүчин төв маань гэдэг юм маань бол үйлчлэгээний байгууллага. Тэгээд дэлхийд танигдсан том брэнд манай Улаанбаатар төмөр замын тэгээд нөгөө үйлчлүүлэгч байгууллагуудтай харилцах гэдэг шал ондоо орч өгсөн. Хамт олон маань ч гэсэн одоо ажиллаж байгаа менежерүүд маань 2-3 гадаад хэлтэй өндөр боловсрогдсон тэгээд ерөөсөө дандаа харилцаа тэгээд олон улсын гэрээ итгэлцэл дээр цэвэр бизнесийн үйл ажиллагаар шилжсэн. Тэгээд тээвэр зуучин төвд байж байхдаа одоо энэ Аз Европ хоёрын хоорондох таримзит Чингэлийн галт тэргүүдийг бас амжилттай яажсэн. Тэр үед Хятадын Шинжэнээс Чехийн Вардапайс руу 17 хоног дотор галт Чингэлийн маршрутын галт тэргийг ажиллуулж Бээжингээс Германы Гамбург руу бас 15 хоногт Чингэлийн маршрутын галт тэргийг аялуулж байлаа. Таримзит нийт тээвэрлэлтийн 46% замын хэмжээний тээвэрлэлтийг бид нэр тээж чадчихсан. Жилдээ 6 тэрбум 67 сая дээд талын тийм ашигтай тэр байгууллага хамт олонтойгоо бол ажилласан. Тэгээд тэр хамт олон бол намайг бизнес үйлчлүүлэгч байгууллагатай яаж ажиллах тал вэ гэдэг тал дээр маань бол бас сургасан тийм сайхан хамт олон байгаа. Тэгээд 2009 онд тухайн үеийн тээвэр зохион байгуулалтын албаны ачаа тээврийн хэлтсийн дараагаар ажилласан. За ачаа тээврийн хэлтсийн дараагаар 1 жил ажиллаад дараа нь 2010 онд одоо энэ хөдөлгөөн зохион байгуулалтын албаны захиран зохицуулах хэлтсийн дарга өгөөд орлогч дараагаар томилогдож ирсэн. 2 жил гараа хийгээд нодлон жил хөдөлгөөн зохион байгуулалт манай замын хэмжээнд бас одоо бүтцийн өөрчлөлтийн байгууллага тээвэр зохион байгуулалтын албаныг хөдөлгөөний алба, ачаа тээврийн алба гээд үйлчлэгийн хүнд нь хүргэх ер нь одоо зохиц урманд нь бас энэ тээврийн бизнесийг дараагийн үе шатанд нь хүргэх гэдэг манай замын дарга Сэрэндэр даргын одоо бүтэц зохион байгуулалтын хийсэн өөрчлөлтийн дагуу хөдөлгөөн зохион байгуулалтын албыг бол авсан. За мөн одоо бас одоо надтай олон жил ажилласан Гамболд гээд даргаасаа бас л одоо туршлагатай олон жилийн 2005 оноос энэ албыг үзэрсэн тийм хүнээс энэ ажлыг аваад за өнөөдрийг хүртэл одоо ажиллаж байна.
Манай алба бол Улаанбаатар төмөр замын хөдөлгөөн зохион байгуулалтын алба гэдэг. За нийтдээ албаны үндсэн чиг үүрэг маань бол Улаанбаатар төмөр замын хэмжээнд галт тэрний хөдөлгөөнийг зохион байгуулах ийм үндсэн үүрэгтэй байгаа. За нийтдээ Улаанбаатар төмөр замын хөдөлгөөн зохион байгуулалтын албанд 10 тулгуур өртөө. За ингээд дотор талд нь өртөө зөвлөгөөд нийлсэн 76 өртөө зөвлөгийг харьяалдаг. За ингээд Сүхбаатараас урагшаа замын үед хүртэл гол зам, за тэгээ салаа салбар замуудын бүх өртөөдүүдийг эндээс шуурхай удирдлагаар хангадаг ийм алба байгаа. За үндсэндээ манай алба бол одоо Улаанбаатар төмөр замын тарих зүрхэн гэж хэлж болно. Үндсэндээ бол бүх одоо энэ галт тэрний хөдөлгөөнүүдийг хэрхэн зохион байгуулах уу, суудлын галт тэрэг, ачааны галт тэргүүдийг яаж явуулах уу, дээрэс нь ачил буулгалтын ажиллагаа яг хэрхэн зохион байгуулах уу, вогоон хангалт, хуваарлалт гээд за дээрэс нь мэдээж үндсэн тээвэрлэлтийн зорилтыг ханган биелүүлэхийн зэрэгцээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ийм үндсэн чиг үүрэгтэй алба байгаа. Начальника службы Батхуяг. Албаны дарга Батхуйгийг таньдаг болоод удаж байна. Хамтарч ажиллаад маш хурдан бие биеэ ойлголцсон. Тэр нь албыг хариуцаад том төсөл олон өөрчлөлтийг хийсэн. Жишээ нь замын үд станцын хөгжлийн хөтөлбөрийн шинжилэлт, спортлог, хөгжилт, найрсаг хүн учраас ямар ч асуудал гарвал би шууд л түүнд ханддаг. Үргэлж надад тусч байдаг сайн хүн дээ. За төмөр зүүн тээврийн салбарын онцлог бол галт тэрний хөдөлгөөний зурмаг гээд одоо бидний ярьдаг энэ технологид бүх алба аж ахуйн нэгжүүд захирагдаж нэгдсэн зурмаг дотор ажилладаг онцлогтой юм байна. Энэ одоо юу гэсэн үг вэ гэхээр энд одоо манайх чинь хөдөлгөөний алба, ачаа тээврийн алба, жоржиг тээврийн алба, зүтгүүрийн алба, вогооны алба, замын алба, холбооны алба гэл. За тэгээд одоо хөдөлгөөний бус албадууд энэ дээр чинь нэмэгдээл одоо худалдаа, нийгэм хангамж, барилга, орон сууц гэл. Энэ бүх албадууд ерөөсөө л галт тэрний хөдөлгөөний нэгдсэн зурмаг гээд замын дарга жилдээ 2 удаа баталдаг. Одоо энэ бол өвлийн зурмаг. Өвөл 100 ингээд батлагддаг. За яг энэ зурмагт бүх төмөр замын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа уйлдан зогсож явах хэрэгтэй. За тэгээд галт тэрний хөдөлгөөнийг манай дүрмээр одоо нэг хүн удирддаг. За тэр хүнийг галт тэрний хөдөлгөөний зохицуулагч гэдэг. За энэ хүн маань одоо нэгдүгээр хөрөг дээр өнөөдөр гарч байгаа галт тэрний хөдөлгөөний зохицуулагч Гонжиг Дорж гэж хүн байна. За энэ хүмүүсүүд бол одоо яг Улаанбаатар төмөр замын тархин. Ээлжинд 4 ийм диспетчер, нэг ахлах диспетчер, нэг вогоон хувирлагч ажилладаг. Мөн жоржиг тээврийн диспетчер, за зүтгүүрийн диспетчер гээд яг тэр бүх үйл ажиллагаануудаа энд ингээд нэгдсэн журмаар удирддаг ийм газар байгаамаа. Тэгэхээр манай албаны гол үүрэг бол энэ замын хэмжээнд бүх галт тэргийг цаг хугацаанд нь явуулах, ачил буулгалтын хангалтын юмнуудыг цаг хугацаанд нь зохион байгуулах, наацхнагт одоо өвлийн үйлдвэрлэл байнгын тээцийг нүрсээр тасралтгүй хангаж явах ингээд улс орны өмнө үүрэг юмнууд байдаг. За бид нар галт тэрний хөдөлгөөний зохион байгуулалтыг бол сая бид нар яаж зохион байгуулдаг талаар танилцуулсан. Гэхдээ одоо бид нар бас дараагийн үе шат руугаа шилжихийн тулд юу хийгдэж байна вэ гэхээр бид нар хуучин болвол одоо өртөө зөвлгүүдийн жижүүрүүдээс энэ галт тэрний хөдөлгөөний диспетчер одоо тухайн галт дээр тэдэн цаг тэдэн минутанд явлаа, тэдэн цаг хэдэн минутанд хүрлээ гэдэг юмнуудыг одоо ч гэсэн зүгээр шууд холбоогоор энэ бүх өөрийнхөө харьяанд байж байгаа өртөөдүүдээр нэгдсэн дураар нэг дуудлагаар бүгдийн дуудана, бүгдэнтэй нь ярина, үүр даалгавар өгдөг тийм холбооны системтэй л дээ. Тэрнээсээ гадна бид нар бодит байдал дээр одоо яг галт тэрний хөдөлгөөн, сэлгээ маневрын хөдөлгөөнүүдийг хяндаг ийм төхөөрөмжүүдийг 2 жилийн өмнөөс ахуулаад одоо энэ уртлын 4-р хөрөг, 3-р хөрөг гэдэг ингээд үе шатаар нь ингээд оруулаад явж байна. За энэний онцлог юу вэ гэхээр жишээ нь энэ юу вэ гэхээр одоо чойрын өртөөний 3-р зам, 4-р зам хоёр энэ улаан байгаа нь бол богоонтой эсрэгэтэй байна гэсэн. Бусад замууд нь чөлөөтэй. Тэгэхдээ энд
одоо сэлгээний хөдөлгөөн хийгдээд энэ ЭМ18 ардлын мухар замаас ЭМ12 руу сэлгээний дохио нээсэн. Одоо энэгээр ингээд галт тэрний хөдөлгөөн хөдөлгөж гэнэ гэсэн үг. За энд бол сая галт тэрийг орж ирээд юу яажлаа. Дөнгөсөө орж ирсэн. Одоо энд ингээд дохио нээсэн. Тэгэхээр энэ юунууд улаагаад л яваад байх юм бол эзлэгдээд байна. Улаангүй болчихвол энэ одоо чөлөөтэй байгаа үед энэ замлал нь бэлтгэгдсэн байна гэсэн үг. Тэгэхээр ингээд бодит байдал дээр яг одоо чойрын өртөөн дээр хийгдэж байгаа бүх хөдөлгөөнийг эндээс хянах болцоотой. За би Батбаяг даргын хувьд бол Ирхүү хотын зам харилцааны их сургуулийг нэгэн мэргэжлэр төгссөн. Манай дарга 1998 онд өдрийн ангиар сур төгссөн. Би 2000 онд элсэж 2006 онд төгссөн. Тэгээ манай дарга бол одоо өөрөө түрүүн хэлжсэн төмөр замчин хүний одоо шалгуураар анхан шатнаас нэхэлж ажиллаж исэн. Ер нь ихэнх ажил нь бол дандаа удирдах шатны өртөөний дарга орлогч, тээвэр зуучин төвийн дарга, манай тээвэр зохион байгуулалтын албаны ачаа тээврийн хэлтсийн дарга, захиран хуваарлах хэлтсийн дарга, одоо ингээ хөдөлгөөний зохион байгуулалтын албаны даргын ажлыг хийж байгаа. Ер нь удирдан зохион байгуулах чадвар сайтай, хамт олонныхоо дунд нэр хүндтэй ийм дарга. За би түрүүн ярьсан манай албаны үйл ажиллагаа улсын хойд хилийн хойд зөвлөгөөс урагшаа замын үед хүртэлх нийтдээ 76 өртөө зөвлөгийг хамаардаг. За 76 өртөө зөвлөгөнд нийтдээ 2500 гаруй ажилтан ажилладаг. За энэ хүмүүсүүдийн сургалтыг бид нар тухайн өртөөд дээр нь өртөөний одоо инженер техникийн ажилчид удирдлагаас сургалт хийхээс гадна албаны техник хэлтсийн сургалт хариуцсан инженер болон одоо холбогдох инженерүүд замын хэмжээнд явж сургалт хийдэг байж байгаа. Тэгээ энэ вагоныг бүр тусгаад нь ингэж зориулт хонголсон. За энэ вагонд байж байгаа энэ компьютерүүд дээр техникийн шалгалт өгдөг тестүүд байдаг. Дээрээс нь яг өртөөний жижүүрэг дээр гардаг яг пульт тий тэр бүх юмнууд нь бол энд байдаг. Яг өртөөний жижүүрийн пультэн дээр ажиллаж байгаа юм шиг тэгээд зохиомлоор гэмтэл гаргасан үед яаж ажиллах вэ гэдэг нэг өсөндөө техникийн сургалтыг хамгийн захын өртөөн дээр одоо ямар нэгэн одоо өртөөний дөрвөн жижүүртэй нэг даргатай тийм жижиг зөвлөгөдөр хүртэл бодит байдал дээр нь сургалт хийх байдлаар энэ вагоныг тонголсон. Орсын албаны улсын Ирхүү хотод суралцаж байсан гэж ярьлаа. Энэ талаар бас сонирхож асууя гэж бодлоо. Оросд өнгөрүүлсэн он жилүүд Оросын ард түмний талаарх таны бодол ер нь оюутан цагийнхаа талаар дурсамжаар хуваалцахгүй. За 1993 оны 9-р сарын 23 онд Ирхүүд анх багзаал дээр бууж исэн. За ингээд анх бид нарыг очиход манай гадаад декан Маслова Любовь Петровна гэж хүн байсан. За манай орос хэлний багшаар Манжаева Васа Михайловна гэж хүн байсан. 1986 оноос анхны Монгол оюутнуудыг авч эхэлсэн. Тэгээ энэ цаг мөчөөс эхлээд одоо манай Васа Михайловна бол Монгол оюутнуудын төлөө гэсэн нэг чин сэтгэлтэй юм байдаг шүү дээ. Яг тийм хүн одоо халуун дотноор бидний ухтаж авсан. За мэдээж бид нар урд нь хичнээн тухайн үед 10 жилийн сургууль техникон орос хэл үздэг байсан ч гэсэн тодорхой хэмжээнд хэлний бэлтгэлгүй очсон учраас орос хэлний мэдээж хэлний бэрхшээл өндөрлүүд гарч Васа Михайловна биднэрт үнэхээр цаг завыг зарж ээж бараг л цэцэрлэгийн хүүхдэд хичээл зааж байгаа юм шиг байж л эхэлж исэн. Тэгэл одоо дурсаа санаад ихтэл одоо анх очичоол маргааш нөгөө орсоор хэлж байгаа ш нэг фолд яваатаа гэж хэлж байхад нөгөө 8:30 гэхэд маргааш нь 9:30-д очичоол чи яга хоцорж байгаа гэхлээр тий та өөрөө 9:30 гэж хэлээ үсттэй гэж 8:30 гэж хэлээд байхад тэгэл инээлгээл явж исэн. Гэхдээ хүний амьдралын хамгийн жаргалтай мөч яг тэр л оюутан цаг л байдаг. Миний тэр Ирхүүд байсан 5 жил бол маш гайхамшигтай өнгөрсөн. Манай оюутнууд бол одоо баг Ирхүүгийн одоо сургуулиудад гайхахтаар тийм коллективтэй байдаг байсан. Ерөөсө бүх юм хамтдаа хийдэг, бие биендээ тусалдаг, дэмждэг, одоо хамтарч баяр зовлон жаргалаа хуваалцдаг тийм хамт олон байсан. Яг тэр чигээрээ байсараад бид нар сургууль соёлуудаа төгссөн. Манай
төмөр замын дээд сургуулийн нэг онцлог гэх юм бол одоо шинэ төмөр зам техникум ч юм уу нэг онцлог гэх юм бол бусад одоо полж гэдэг юм их сургууль гэдэг юм бол улс орны хэмжээнийг тараа явчихдаг. А бид нар энэ 1815 км төмөр замда ичнэ хойд төлөөс урд хилдэж гисэн Улаанбаатар төмөр зам гэдэг яг л нэг л системд ажилладаг учраас яг тэр коллективаараа бид нар үргэлжлээд одоо энд ажиллаж амьдарч байдаг. Одоо манай Эрхүү хотын замын харилцааны одоо сургууль төгсөгчдийн холбоо гэж байдаг. За тийм 130 гаруй одоо нийтдээ 168 оюутан байдгаас нэг 30-аад нь гадаадад амьдрах буюу одоо хувийн бизнес юмнууд яадаг. 130 гаруй нь бол одоо Улаанбаатар төмөр замд ажиллаж байдаг. Тэгэхээр та гэр бүлийнхээ хүнтэй хаана танилцсан бэ? Таны гэр бүлийг асууя. За 1998 онд сургууль төгсөж замын өдөртөнд ажиллаж байгаад гэр бүлийнхээ хүнтэй танилцсан. За манай гэр бүлийн хүн Дандар Дижитийн Тэгч Жаргал гэж эмэгтэй байдаг. Манай одоо Улаанбаатар төмөр замын олон улсын тээвэр зуучийн төвд гали менежер хийдэг. За 2 хүүхэдтэй. Том охин маань Оюнзал одоо Монгол Улсын 3 дугаар сургуулийн 7 дугаар ангид сурдаг. Баг хүн маань санд 5 дугаар ангид сурдаг. Гэхдээ бас нэг сони юм байдаг юм аа. Миний том охин намайг замын үдэд байж хахад төрсөн. Баг банд маань намайг Сэлэнгэд байхад төрсөн. Миний 2 хүүхэд хил дээр төрсөн. Тэгээд бид бол одоо хилчин хүмүүс шүү гэж би бас гэртээ инээлгээ ярьж идэв. Миний 2 хүүхэд улсын 2 хил дээр төрсөн. Ийм бас учиртай байдаг. За тэгээд мэдээж хүний амьдралын одоо хамгийн гол одоо сайн сайхан бүх юм юунд хөдөлгөхөр гэр бүлийн хүрээнд байдаг. Ер нь тэгээд альва хүчтэй ажил төрлөн сайн явж байгаа эр хүн болгоны ардл нэг эмэгтэй хүн байдаг. Миний одоо өнөөдрийн энэ цаг наргүй одоо хөдөлгөөнчний энэ ажил гэдэг бол бид үндсэндээ 24 цагийн хөдөлмөртэй. Энэ цаг наргүй хөдөлмөрийг одоо ардлын маань дааж явдаг ханы маань хүч би одоо бас сайнтай авчирсан. Тэгээд тийм учраас өнөөдрийн миний одоо гаргасан амжилт бүтээл бүхэн маань миний хань, миний гэр бүлийн одоо дэмжлэг тусалцаа байдаг. Ажил гэснээс ер нь ажлаас гадуур та сонирхдаг ямар нэгэн спорт ч юм уу хобби байгаа юу? За ер нь бол би унших дуртай. Нэгдүгээрт унших дуртай. Хоёрдугаарт спорт тоглоомуудыг чаддаг юм байхгүй. Тэгсэн мөртлөө ер нь спорт тоглоом байвал бүхэл юмд ямар ч байсан 7 хоногт нэг зав заа гаргаад хамгийн багадаа нэг тэгээд дээдл нь 2 удаа бол ямар ч байсан спорт зааланд янз янзын тоглоом юм. За ер нь зам албаны хэмжээний спортын тэмцээн уралдаан гэхэд тэр зааланд бол ажлын болцоол байх юм бол ямар ч байсан тэр зааланд тэр тэмцээнийг заавал байх юм бол эхнээс нь дуустал үздэг. Өөрөө бүр сайн тоглож чаддаг юм гэхэд ямар ч байсан дэмждэг. Гэхдээ бол юмыг бас очиод зүгээр ямар ч байсан л гүгэлээ. Тэгэхээр дурсамжийн галт тэрэг нэвтрүүлгээ хийдэг бас нэг том зорилго нь болохоор мэдээж тухайн орж байгаа зочныхоо талаар бид нар маш сайхан амьдралын түүхийг хүүрнэн одоо үзэгч түмэндээ үзүүлэхээс гадна бас энэ хүний амьдралыг хараад хүүхэд залуус маань үлгэр дуурал аваасаа тэндээс ямар нэгэн сургамж амьдралд юу нэг ингэж хөл гიშгүүл зөв байд юм байна гэдэг юм сургамжийг аваасаа гэдэг үүднээс бид нар бас нэвтрүүлгээ бэлтгэдэг. Тэгэхээр мэдээж хойч үе болсон залуучууд маань шинэ одоо төмөр замчт ч юм уу те одоо магадгүй оюутны ширээний цаана суугаад хөдөлгөөрийн одоо энэ зохион байгуулах албанд ажилландаа гэж мөрөөдөө сууж байгаа тэр залуу хойч үедээ хандаж та юу хэлэх вэ? Ер нь хүний оюутан цаг жаргалтай учраас маш хурдан өнгөрдөг байх. Тийм учраас тэр алтан цаг үеийг ерөөсөө алдахгүйгээр хүнд ерөөсөө үндсэн мэрэгжлийн юмнуудыг сурна. За дээрэс нь би залуучуудаа хэлэхэд хэл сайн сураарай гэж хэлж байна. Одоо маш их одоо галбаачлагдж байгаа. Одоо зөвхөн Улаанбаатар төмөр зам биш одоо Монгол улсын маань төмөр зам асар хурдтай хөгжихөөр төмөр замын төвээр төрөөс баримтлах бодлого гээд одоо энэ хөндлөн тавигдж байгаа одоо энэ 5600 км шинэ төмөр зам маань өөрөө одоо барууны маш өндөр технологиуд орж ирж байна. Тэгэхээр одоо хойнд сурж байгаа, энэ дотоодод сурж байгаа манай оюутнууд зөвхөн орос хэлийг биш, дээрэс нь англи хэлийг маш сайн сураасаа. Тэгээ чин сэтгэлээсээ сур цаг зав зарцуулаасаа. Дээрэс нь ном сайн цуглуулаарэ. Яг ажил амьдрал дээр бид нар сурлаа гэд гараад ирдэг боловч яг эргээд ирэхэд бол туслах юм ном л байдаг. Хамгийн захын тоочкоос нь ахуулаад хамгийн доотлын ажлаас нь эхлээд шатдараалан юмыг сураасаа. Тэгэх юм бол дараа нь бүх ажлыг сурцсан хүнд нэг амар юм нь юу гэвэл одоо ч гэсэн ажил төрөл дээр ингээд гараад за шөнийн ажил дээр нэг гэмтэл саатал гараад юм удаал гэдэг чи энэ яагаад ингэсэн юм бэ гэхээр урдаас тэр хүн хэрвээ би тэр амьдралыг туулаагүй жижүүр хийгээгүй ч гэдэг юм олвч найруулж хийгээгүй ч гэдэг юм бол тэр хүн намайг нэг хуурах юм хэлэхэд би аа л гэдэг өнгөрнө.
Гэтэл тэрийг хуурдгааргүй хэмжээндээр сурсан байх хэрэгтэй. Тэгээ ичихгүй хүмүүсүүдээс асуудал авалдаг байх хэрэгтэй. Бид нар сургууль төгсөөд бол үнэхээр юу ч мэддэггүй байдаг. Яг үннийг хэлэхэд бол анх сургууль төгсөөд хүрээд ирэхэд энэ нөгөө номын үзэл ногоотоос гадаадд сургууль төгссөн энэ амтны янзын үзэгч хэсэг хүртэл заримдаа юмнууд гарна шүү дээ. Энийгээл одоо үнэхээр мэдэхгүй асуугаад байгаа юм уу? Мэдээд намайг шалгаад асуугаад байгаа юм уу? Мэдэхгүй юм. За мэдх юм байвал зарим нэг юм дээр нь бол би хэлчихдэг байсан. Тэгээд мэдэхгүй юм байх юм бол бас тэр хүнээсээ бас давж ажиллах гэдэг шүү дээ. За чи наадхыгаа тий шийдэж чадахгүй бол наад ажил дээрээ тэнцэхгүй байна гэж хэлээ би уцаа тавьчихна. Нэг хоёр удаа тийм юм болж исэн. Тэгээ өөрөө ном эргүүлээд уншичаад тодорхой хугацааны дараа чи тэрийг тэгж шийдсэн үү гэж асууж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүн тэгсэн зөв байна. Тэгвэл сайн байна. Ажиллаараа болж байна. Ингээд нөгөө урмын хэлээд тэгэхээр гол юм юу вэ гэхээр мэдхгүй юм ичиж нэрлэх юм байхгүй сурах ёстой. Тэгээд би түрүү хэлсэн хэл сур. Манай нэвтрүүлгийн хугацаа харамсалтай нь богинохоо одоо дуусах төгөж байна. Тэгээ үлдэж байгаа хэдэн ормыг танд үлдээ. За ингээд юуны өмнө Улаанбаатар төмөр замынхаа хамт олонны ажил үйлсэд маш их амжилт хүсье. За дээрэс нь одоо бидэнтэй хамтарч ажилладаг үйлчлүүлэгч байгууллагуудаа бас баярлалаа илэрхийлье. Удахгүй Улаанбаатар төмөр зам, Монголын төмөр зам бол гайхамшигтай хөгжнөө. Би ямар ч байсан одоо ингэж боддیں۔ Шанхай, Бээжин, Улаанбаатар, Москва, Лондонгийн хурдан галт тэргээр аялж үзнэ гэж ямар ч байсан боддог. Тэгэхээр энэ хүсэл мөрөөд маань биелэх байхаа. Тэгэхээр төмөр зам маань өөрөө улс орны эдийн засгийн гол судас. Энэ дэд үс эдийн чинээ хүчтэй хөгжин, улс орны эдийн засаг төдий чинээ хүчтэй хөгжин. Тэгээ энэний төлөө хамтдаа сайхан хөдөлмөрлөцгөе гэж хэлье да. За баярлалаа таны ажилд өндрөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа. Нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгчдтэй баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр дурсамжийн галт тэргээр хамтдаа айлцгаая. Баяр таа.